төрийн бодлого тэр тусмаа сүүлийн 8 жилийн бодлого болохгүй байна. Энэ нь нэг тохиолдол ихээс урдаар энэ системээр буруу явж байна. Тэр тусмаа энэ бидний сонгож авсан замаас нөгөө дэш бүх юм төржиж, төсөвжиж, төрийн өмчт кампанижж, тусгай зөвшөөрөлтөд компаниуд энэ эдийн засгийн оролцоо кит том болчлоо. Энэ бүгд яаж сайн үр дүнд хүрэхгүй гэдэг л ийм л байр суурь. Эдийн засгийн эрх чөлөө гэдэг зүйлийн эсрэг өнгөрсөн хугацаанд явчлаа гэдэг байр суурийг би байнга илэрхийлж ирсэн гэдгийг одоо хэлье. Энэс харин жишээ нь одоо би нэг ганц тоо хэлчихье. Аргентин улсад шинээр гарсан ерөнхийлөгч Түркэд том байна гэж шинжил хийсэн гэдэг. Тэгсэн чинь тэр улсын төсөвт эдийн засагт төсвийн оролцоо 36% байсныг 20 руу оруулж ирж байгаа юм байна лээ. Аргентин улс асар их төржсөн улсыг доошо буулгаж 25 руу оруулж ирж байгаа. Аргентин дараа 2018 оноос хойш 2-1 36-аас илүү өндөр хувьтайгаар төржсөн байгаа.